эхлэе. За тэгвэл яг би яг 11 сарын 1-ээс 12 ерөнхийдөө бол 10 хоногийн хамгийн чухал гэсэн мэдээнүүдийг орчуулад тэгээд оруулаад өгье. Эхнийх нь улс төрийн талаас улс төрийн хувьд ямар юмнууд байсан гэд. Тэгээ эхнийх нь улс төрийн хувьд бол энэ 7 хоногт нэг тийм айхтар шууган тарьсан мэдээлэл бол байгаагүй. Гэхдээ Киевт НАТОгийн төлөөлөгчд ирсэн байна. Тэгээ Киевт НАТОгийн төлөөлөгчд ирээд энтэй Украины засгийн газар ерөнхийлөгчийн засгийн газрын Балаан сайд нь уулзсан баа. Буюу засгийн газрын нөгөө гадаад хэргийн сайд нь уулзсан баа. Тэгэхээр энд гол нь нөгөө нэг хэд хэдэн тийм гол шийдвэрүүд зөвлөмжүүд орсон баа. За НАТОгийн гишүүн орнуудын элч төлөөлөгчд юуны Украины урт хугацааны буужингийн чадвар тэгээд нөгөө Украин тэр НАТОгийн төлөөлөгчдөд Украины урт хугацааны буужингийн чадварыг танилцуулсан хөтөлбөрүүдийг танилцуулсан байгаа. Тэгээд холбоотнуудын хамтын ажиллагааны арга замын талаар ярилцсан. За хэд хэдэн чиглэлээр анхаарлаа төвлөрүүлсэн. Эхнийх нь болохоор Украины зэвсэгт хүчнүүдийн буужин Алсын цохилт Алсын тусгалын тийм ийм стратегийн чадваруудыг сайжруулах бүр гүнд довтлох чадвартай тэр буужингуудын чадварыг сайжруулах тухай. Тэгээд Украин дахь болон холбоотнуудын дунд хамтарсан үйлдвэрлэл, дрон, буужин зэрэг технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай ярилцсан байна. За энэ бол сүүлийн үед харин нэлээд их эрчимтэй явж байгаа шиг байна. Украины дэд үтсийн хамгаалалт, тэгээ онцгой байдал эрчим хүчний эрчим хүчний юунуудыг хамгаалах талаар ингээд холбоотнуудын тусламжийг бэхжүүлэх энэ талаар ярилцсан байгаа. Тэгээ хамгийн гол нь энэхүү уулзалтаараа НАТО Украины харилцааг доктортой буюу урт хугацааны хамтын ажиллагаа болгох гэсэн зорилготой ийм уулзалтууд болоод өнгөрсөө. За энэ улс төрийн хувьд. За дараа нь би энд нэг юу хэлээд өгье. Трампын за энэ 7 хоногт чинь бас нөгөө нэг Америкийн жүжигчин Анжелина Жоли ирсэн Украинд 2 дахь удаага ирж байгаа. За энэ тэр нөгөө нүүбийн сайн санааны элч гэдэг юугаараа статусаараа энхийг сахиулах ажиллагааны хүрээнд Украины Херсон хотод очилсан. За энэ нутгийн зэрэг хамгийн юу нэгтэн зэрэг яг нөгөө нэг газар дээрээс нь ийм алдартай нүүбийн элч гэдэг юм уу алдартай хүмүүсийг газар дээрээс нь ингэж харуулхад хүмүүсийн толгойд илүү хүрдэг гэдэг юм уу эднэрийн дараа нь өөрөө олон нийтийнхаа сүлжээнд бичсэн би ердөөсөө 3 өдөр Украинд байхад ямар хэцүү байсан бэ? Украины ард түмэн бол бараг 4 жил шахуу ингээд өдөр шөнөгүй ийм бүр сафари ингээд юуны байны доор амьдарч байна гэд тэгээд бичсэн байгаа. Тэгээд энэ ерөнхийдөө энэ ийм хүмүүс ирээд явхад бас харьцангуйгаар нөгөө инхийг сахиулах хүрээнд явж байгаа болохоор янз бүрийн ард иргэдэд тусламж тэгэл хүмүүсийг хамгийн гол нөгөө нэг ойлгох мэдрэх гэдгийг их илт сайн харуулж өгдөг. За дараагийнх нь болохоор тэр нөгөө улс төрийн хувьд Украинд Америкийн зэвсэг худалдаа авах тухай PURL гэсэн програм явж байгаа шүү дээ. Тэгээд энэ санаачлагын дагуу түнш орнуудын нөгөө нэг оруулсан хувь нэмэр нь 2.8 тэрбум доллар төрсэн байна. За энэ нь түрүүнд нь сонсож байгаагүй хүмүүс бол мэдэхгүй байж магадгүй Одоо ч нөгөө нэг Трампын нэг хэлээд байгаа үг байгаа шүү дээ. Би ерөөсөө Украинд намайг ерөнхийлөгч болсноос хойш би ерөөсөө Украинд мөнгө өгөөгүй, зэвсэг өгөөгүй, би өгчихгүй гэгүргээд байгаа Гэхдээ энэ энэ хөтөлбөрийн хүрээнд Европын холбооны улсууд болон туслах орнууд энэ фонд гэдэг юм уу энэ юунд мөнгө оруулаад тэгээд тэр мөнгөөр нь Америкээс зэвсэг худалдаж авч байгаа. Тэгээ өчигдөр Трамп мэдээлэл хийхдээ би юу гэдэг Байденыг ярих их дуртай шүү дээ. Байден дандаа мөнгө өгдөг байсан бол манад мөнгө орж ирж байна гэсэн ба. Энийг талаар энэ их сонин юм шиг сонсогдовч нөгөө талаар
одоо энэ төслийн хүрээнд хуримтлагдсан мөнгөөр худалдаж авсан зэвсэг ирж гэнэ л гэсэн үг гэж ойлгож болно тийм үү? Ягаад гэвэл тэгэхээр тэр сангийн мөнгнөөс зэвсэг худалдаж авч байгаа учраас. За тэгээ яг нөгөө нэг энэ юуны Америкийн тэр нөгөө өөрчлөлтийнх нь хүрээнд нэг жоохон зогсолт болсон гэж яриад лээ. Гэтэ зарим газар бол одоо нөгөө зэвсгийн нийлүүлэлт те НАТО-гийн орн руу НАТО руу зэвсгэлэн төр зур зогссон байгаа гэж тэгээд хэлээ. Гэтэ зөвхөн сүүлийн зарим мэдээнүүд дээр бол ямар нэгэн асуудал яахгүй байгаа гэсэн бэ. Тийм асуудал гарахгүй байгаа л гэсэн байлээ. За тэр нь бол мэдээж хэрэг цэргийн нууц учраас бид нар нэг их тэгж интернет дээр бичснээр ирж байгаа ирэхгүй байгаа өгч байгаа гэж ярьж чадахгүй байна. За ингээд энэ одоо хүрээнд одоо ингээд Украины батлан хамгаалахыг хүчийг бэхжүүлэх тэгээ Америкийн 5 одоо багц зэвсгийг одоо бүрдүүлэх Америкаас одоо худалдаж авах 5 багц зэвсгийг одоо бүрдүүлэх ийм боломжийн мөнгөтэй боллоо гэсэн ийм мэдээ гарсан байна. За дараагийнх нь би юу гэж хэлэх гэж байна гэвэл нөгөө миний дандаа орчуулдаг та нарт юу гэдэг штэ аналитик клуб гэдэг Украины одоо янз бүрийн юуны улс төрийн хүмүүс, сэргийн хүмүүс ингээд нийлсэн юм аналитик групп гэдэг. Тэр групп дээрээс би та нарт дандаа одоо орчуулж өгдөг. Арай яагаад гэвэл шинжилгээ дүгнэлт хийгээд тэндээс ингээд арай жоохон дэлгэрэнгүй энгийн үгээр тэднэр бичиж өгдөг. Би тэрнээс нь саяхан тэр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн Орос Украины дайны талаар дахин тайлбар хийсэн тухай гэс хэлээд өгье. Энэ бол бас миний хувьд айгүй сонирхолтой өнцгөөс нь тайлбарлсан байна. За ингээд мэдээж Трамп чи ер нь дандаа л тэгдэг штэ тий хэдхэн сарын дараа би асуудлыг шийдчихнэ. Одоо ингээд би чинь 7 дайн дуусгацаа одоо 8 дахь дайн бол ерөөсөө одоо яг одоо ингээд ерөөсөө бараг л хэдхэн сарын дороож хэдэн 7 хоногийн дараа дуусгах гэж байна гэл ярьдаг. За тэр мэдээлэлээ бол хийсэн ба. За энд нэг санаагийн Трампын хэлжсэн үгнүүдээс одоо нэг санаагийн айгүй чухал үг байсан. Тэгээд эндээс дэлгэрэнгүй одоо илэн далангүй тайлбарлаж өгье гэж энэ одоо юун дээр аналитикийн энэ дээр бичсэн ба. Тэгээд би энийг хэлээд өгье. Америкийн удирдагчийн хэлснээр бол одоо яг надад хийх зүйл бага байна тий яг өнөөдрийн байдлаар өнөөдрийн нөхцөл байдалд тий нөхцөл байдалд туйлдан хүрэх хүртэл тулалдахыг хоёр тал зөвшөөрөх ёстой. Үүний дараа бүгд ойлгоно. Тэгээд тэрний дараа л асуудал шийдэгдэнэ гэж хэлсэн ба. За энэ тэгээд нөгөө нэг хэрүү санаж байгаа бол би аль 9 сарын ихээр баха тий нэг Трампын мэдээлэл гарсан шүү дээ. Одоо яг ингээд айгүй хэрвээ Украины ард түмэн сонсож байгаа бол эсвэл энэ дайны гэсэргүүцчих хүмүүсийг ингээд сонсоход бол айгүй хэцүү тий сэтгэлд сэвтэй үг хэлсэн. Энэ бол нөгөө хүүхдийн тоглоом дээр 2 хүүхэд зодтолдож байгаа л гэсэн үг шүү дээ. Зодтолдож байгаа л тий аль дийснээ одоо ингэсэн дийсэн гэж яриасан зодтолдож байгаа тэгээд хоёулаа ядраад гэр гэрлүүгөө явдаг юм эсвэл эвлэрдэг штэ гэсэн ийм байдалтай тайлбар хийсэн байхгүй тухайн үед 9 сард. Тэгээд бас эн чинь нөгөө нэг фейсбુક буюу олон нийтийн юунуудаар шуугаал хийсэн. Энд чинь хүмүүний аймаг өргөдөж яхад яагаад ингэ хүүхдийн тоглоомын одоо талбайг яагаад ингэ зүүрлж байгаа юм бэ гэд. Тэгээд тэрийнхээ бол яг саяын энэ дээр ингэж давтаж эргэж гаргаж ирсэн байгаа. Аль аль нь ядрах хэрэгтэй, аль аль нь тулдах хэрэгтэй эцсээ хүртэл тэгээд би тэрний дараа шийдвэр гаргана гэд. Тэгээд энэ одоо нөгөө яагаад гэвэл Трампын инх тайвны төлөвлөгөө гэж одоо гаргасан шүү дээ дөнгөж жилөө пожигнал явуулсан. Тэгээд одоо энийг ингээл ерөөсөө дорнол ингээл ялна гэсэн. Гэтэл энэ төлөвлөгөөнд хэрэгцсэн юм байхгүй ингээд уяатсан. Ингээд нам болсон тийм үү. Тэгэхээр энэ өнөөдрийн байдлаар яагаад хэрэгжихгүй байна вэ гэдгийг энэ одоо клубийн хүмүүс тайлбарлсан ба. За юу гэсэн үг вэ? Одоо стратеги идэхгүй байдал нэгдүгээрт нь өнгөрсөн жилүүдэд Орос Украины хоорондох дайны талаар Трампын үзэл бодол ихээхэн өөрчлөгдөж байна. Өнөөдрийн одоо өнцгөөс харахад анх одоо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа 4 цагийн дотор бүгдийг дуусгана гэж олон 10 удаа амласан. Гэвч одоо тэр ярьжсэний эцсийн өнөөдрийн хувьд тий одоо нөгөө ярьжсэн юмнаас шал өөрөөр эргэжлээ. За тэгээд саяхан сэтгүүлч Трампаас Орос Украины дайнд түүний хувьд сүүлчийн одоо тусал нь юу байх вэ гэж асуусан. Энэ болохоор юу гэж хэлсэн бивэл заримдаа зүгээр л юмыг одоо нөгөө нэг
ингээд хаячих хэрэгтэй тий. Яагаад гэвэл тэд тулдж ил байна. Өөр хоорондоо шаргуу тэмцэж байна. Тэгээд Украины хувьд ч хүнд юм, Путиний хувьд ч юм хүнд тий. Тэгээд заримдаа одоо бүх зүйлийг одоо хүн бүр ойлгох хэмжээнд нь хүрэх хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Тэр нь яг одоо нөгөө түрүүний тоглоомын талбай дээр тоглоод ингээд ядраад хин нэг нь би бол үнэхээр чадахгүй юм байна гэсэн энэ хүртэл одоо хүргэнэ гэж ингээд тайлбарлсан. За тэгээд энийг одоо юу гэж ойлгож байгааг нь Трампын одоо нөгөө нэг занг мэддэг хүмүүс тий одоо юм шинжээчиж өөрийнх нь ингээд оруулсан их тайвны төлөвлөгөө нь бүтлгүүтэж байгааг мэдхэл юм болвол тэр процессоос зүгээр л одоо татгалцчихдаг тий эсвэл ингээд залтай эргээд гараа явцдаг ийм зантай. Тэгээ тийм болохоор одоо яг тэр зангаа өнөөдрийн одоо энэ цаг хугацаа минутанд гаргаж байна гэж ингэж тайлбарлаж байгаа юм байна. Гэвч цаашаага юу болохыг бид нар мэдэхгүй. Бид нар бол энэ зөвхөн 10 хоногийн одоо хүрээнд л яригдчихэж байгаа юм байгаа тийм үү? Тэгээд асуудал нь яг одоо яг амьдрал дээр болох тон зэрэг хоёр тал одоо зүгээр нэг тэмцэж чадахгүй байгаа тийм үү? Москва ч гэсэн Киев ч гэсэн хоёулаа одоо дайны талбарт дипломат арга замаар одоо илүү их амжилтад хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаа гэж. Гэхдээ мэдгүй энэ яг дипломат арга замаар ерөнхийдөө эцэст энэ хоёр одоо сулдааны талбарт бие биенийгаа одоо юу гэдэг нь те ялна гэдэг ойлголт бол баг байхгүй байна. Тэ гэвч одоо дипломат аргаар шийдвэрлэнэ гэж ярьж байгаа боловч одоо эцэст нь нөхцөл байдлыг одоо эцэст нь фронтын талбайд л шийдэх ёстой юм а гэд ингээд хоёулаа хоёр талаасаа ингээд хоёулынгийнх нь юу санал нь нийлээд байна тий гэж энэ аналитикууд үзэж байгаа юм бэ. Нэг талаар хоёулаа дипломат аргаар шийдвэрлэнэ гэж яриад байгаа боловч эцэст ерөөсөө фронтын талбар дээр шийдэгдэх ёстой гэд тэгээд ингээд үзээд байгаа юм байна тий. За ингээд Украины одоо ерөнхийлөгч Европын түншүүдэд одоо Украин бол дор хаяж 2-3 жилийн турш одоо тэмцэхэд бэлэн байна. Тэгэл за одоо нэг Оросын тэр нөгөө ярьдаг хүмүүс нь тарих угаадаг хүмүүс нь бол 21 жилийн турш Шведтэй Ихвэтэр тулдсан бид нар ч гэсэн чаднаа гэл ингээл одоо өөр хоорондоо ийм үг шидэлцээд хаилцаад байгаа. Тэгэхээр энэ яг одоо ийм учраас л инх тайвныг зохицуулах одоо энэ зөөчлагч нар бол ялангуяа Америк нэгдсэн улс, Хятад хоёр дэлхийн хамгийн хүчирхэг улсуудын хувьд одоо энэнийг ингээд зөөчлагчаар оролцуулж дипломат аргаар юм уу ямар нэгэн аргаар л одоо дуусгах боломжтой байгаа. Тэгэхгүй бол энэ хоёрыг ингээд Трампын хэлдгээр ингээд ядраад болчин гэдэг ойлголт бол нэгэнт өнөөдрийн нөхцөл байдал байхгүй байна. Тэгээ яг амьдрал дээр Трамп бол ядраа дуусчин гэдэг ойлголт амьдрал дээр бол тийм байхгүй. За тэгэхээр аль нь тал нь л одоо чадах чинийгээрээ эцэс төгсгөлгүй тэмцэх нэ тий энд бол маш их төсвөр төвчээр одоо маш их ресурс нөөц хэрэгтэй гэд ингэж үзэж байгаа юм байна. За тэгээд энэ Трампын одоо нөгөө ярьж байгаа энэ шин төлөвлөгөө нь бол инхийн хилцээ гүнзгий хямралд орсон. Тэгэхээр нөгөө Трампын ширээний ард суугаад энийг шийдчихнэ гэдэг энэ одоо боломж бол байхгүй болчихжээ гэдэг өнөөдрийн байдлаар харуулж байна гэж байна. За тэгээд яг Украины талаас өөрсдөөс нь харахад бол Трамп ч гэсэн одоо Ши ч гэсэн энийг одоо яг өнөөдрийн байдлаар шийдвэрлэх боломжгүй одоо гэж үзэж байгаа юм байна. За тэгэхээр яг өнөөдрийн хувьд бол ийм тупик буюу нэг жоохон ингээд яхаа мэддэхгүй байдалд орчоод байна. Тэ тэгээд Путин одоо Оросын хувьд ч гэсэн өөрсдөө ингээд яг мухардалд орсон ийм байдалтай байна гэж байна. Гэвч одоо Украин аль эрт гал зогсоох тохиролцоонд бол хүрсээ. Тэ тэгээд хүрсэн бид нар зөвшөөрсөн яг энэ фронтынхаа шугамар галаа зогсооё гэд ингээд тохиролцоод хүрээд бид нар зөвшөөрч яана гэсэн байгаа. Гэвч одоо Кремль одоогоор зөвшөөрөхгүй байна. Тэ гэсэн ийм юу бичсэн байна энэ хүмүүс. Тэгэхээр яг өнөөдрийн миний энэ 10 хоногийн хугацаанд бол яг нэг иймэрхүү байдалтай болцоод байж.
За Украины тусламжийн талаар хэлж өгье. За Украинд одоо ч нөгөө ингээд түрүүчийн миний ярианууд дээр дандаа Украины тусламж чинь тэр улс тийм багц сэргийн тусламж олголоо гэдээ ингээд яриад байдаг байсан бол одоо нөгөө яг тэр фонд руу хэдийн хэмжээний мөнгө орж байгаагаас л одоо тусламж шалтгаалаад байгаа. Гэхдээ янз бүрийн орнууд одоо жишээлбэл Европын холбооны улс гэхэд энэ өвлийн хүйтэнд тэгээ нөгөө нэг цахилгаан станцууд нь одоо цахилгаан станцууд, эд станцууд нь ингээд гэрэл юу яснаас бөмбөгдүүлснээс болоод гэрлэгөө болчиход байгаа гэвч Европын холбооны улсууд бүх боломжоор энэ өвлийг давахад нь туслана гэд хэлсэн байна. За тэгээд Даан улс гэхэд Украинд 210 сая долларын өртөгтэй цэргийн тусламжийн 28 дахь багцаа зарласан байна. За энд одоо хамгийн сонирхолтой тусламж бол Францын нөгөө нэг загасчид юуны урийн алга гаргаад дээр үед хэрглэж исэн буюу одоо тэр нөгөө нэг өхрийн сүүл тэгэл дэлнийг үүсгэл гасноосоор хийсэн ийм өхрийн гинэ адууны ийм хуучин загас агнуурын торнуудыг Украин руу их хэмжээгээр явуулж байгаа. За энэ нь бол нөгөө нэг замыг тэгээ логистикийг ингээд битүү дрон энэ одоо загас агнуурын фронтын хажуу талын хотуудын замыг ингэж битүү юу яаж өгч байгаа хамгаалж ингэж юм хамгаалт юм байшин шиг юм яриад хэлээ. За тэр нь болох зэрэг Оросын одоо жишээлбэл нэг давхрын нүхээр орсон ч гэсэн дараагийн давхар дээр бол заавалчгүй гацд юм байна тий. Тэгэхээр тэгээ нэгдүгээр тэр адууны сүүл дэл сүүлний одоо үс нос гэдэг чинь өөрөө хэлхс гэдэг чинь өөрөө айгүй бат бих байт юм бэ. Тэгэхээр энийг сүүлийн Украины ард иргэд бүр баг айгүй боломжийн том тусламж өглөө гэж үзэж байна. Тэгээд тийм том уриалга гаргаад ерөөсөн бүх л одоо Украин туслах сонирхолтой одоо загасчид өөрсдийнхөө дээр үед хэрглэж исэн буюу тэг хэрэггүй болсон юм загас агнуурын торнуудаа Украинд нийлүүлэх ийм ажиллагаа явагдаж байна. Тэгээд энийг сүүлийн үед айгүй сайн тусламж гэж үзсэн байна. За энэ ингээд болчлоо тий тусламж юм. За Украины сая энэ өнгөрсөн 10 хоногийн хооронд ерөөсөө л аль аль нь одоо нөгөө нэг харилцсан одоо цохилт өгсөн гэх юм уу да тий. Тэгээд энэ одоо 2 жилийн өмнө 3 жилийн шахуу өмнө бол би ярьж байхдаа дандаа л өвөл болохтой зэрэг л яг энэ эрчим хүчтэй станцуудыг буудаад эхэлдэж штэ Оросууд чинь. Тэгээд түрүүчийн жил 22 оны өвөл, 23 оны өвөл, за бараг 24 оны өвөл ч гэсэн Украинууд ерөөсөн хариу арга хэмжээ авч чаддаггүй байсан тий. Одоо тэгээд нөгөө нэг байнга л одоо юу гэдэг цохиулаад эдэг тэгэл гэрэлгүй болоод усгүй болоод юугүй болол ингэж байгаад байдаг гэсэн. Энэ жилийн хувьд бол маш их одоо өөр байгаа гэдгийг бид нөр өөрсдөө харж байгаа. Юу гэвэл одоо Украинууд өөрсдөө эргэж одоо зохилт өгч чадчихээн. Тэгэхээр одоо хоёр тал эрчим хүчний дэд бүтцэд одоо хоёулаа л одоо яах нь зохилт өгж гин гэсэн. За жишээлбэл одоо 11-р сарын 8-ны шөнө гэтэл Оросын одоо агаарын товтлогоо Украины нутаг дэвсгэр дээр 458 дрон 45 пуужин харавсан байна. За энэс хамгийн түрүүнд энэ зандаа л харавдаг тий бүр 700 800 дрон тэгэл пуужингууд харавдаг. Саяын 8-ны шөнө болсон юугаар бол тий агаарын товтлогоогоор энэ 45 пуужингийн 32 нь баллистик пуужин байсан. Искандерийн тэгээ хойд солонгосын KH-23 тэгээд Кинжал гэдэг. За энэ баллистик пуужингийн товтлогоо бол ер нь хамгийн хэцүү байд юм байна. Ерөөсө барагтаа бол одоо барьж авахд тий устгах гэдэг аюу хүнд. Тэгэхээр энийг гэсэндээ одоо сүүлийн үед баллистик пуужингийн зохилтууд аюу ихссэн байгаа. Тэгээд дээр нь нөгөө чаддгаараа Орос улсны барилга бүх юмнуудыг дэд станц төмөр замын байгууламж за яг хөө хэрэг цэргийн объект гэж үзэж байгаа бол бусдууд нь ихэнх нь одоо юу гэдэг барилга байгууламж орон сууцн дээр унсаар л байна. За Украин тэгвэл хариу ямар арга хэмжээ авсан бэ гэвэл энэ 14 хоногийн дотор Украин бараг 15 юунд
одоо объектуудад цохилт өгсөн. За энэ Украины хамгийн том одоо томд тооцогдож байгаа цохилт бол юуны Украины аюулгүй байдлын газар Оросын тэр Туапсе гээд нефтийн терминалд 3-нд одоо цохилт өгсөн. За тэгээд тэнд нь байсан энэ одоо нөгөө төлс шатсан байсан танкер тэгээд бомбын дэд бүтцээс одоо том цохилт өгсөн юу гэдэг үлээ гал гарсан. За тэгээд энэнийг сая дахиад сая хэд хоногийн дараа дахиад яг энэ бомбд дээр том цохилт өгсөн ба. Тэгээд энийг бол ер нь нэлээд сайн цохилтуудын нэг гэж үзэж байгаа юм бэ. За тэгээд нөгөө нефть боловсруулах үйлдвэрүүд цохилт өгсөн хэвээрээ л. За Саратовын нефть боловсруулах үйлдвэрт 2 удаагийн цохилт өгсөн. Тэгээ нэг удаа хизээ үлээ санахгүй байна. Өгөөд тэгээд дараагийнх нь сая энэ 10 хоногийн дотор өгсөн. За Луганск гэд нефть бааз, Кремийн Сактах аэродром, Донецк мужийн Шахтярск нефть бааз, Нижний Новгород мужийн Кстово хотод оршдог Лукойл нефть боловсруулах үйлдвэр, Сибирь-Кстово гэд нефть химийн үйлдвэр, за Башкортостаны Серлиматок гэд нефть химийн үйлдвэр, Волгоград мужийн Проловск гэд 500 кВт-ийн дэд станц, Курскийн Ирильскийн дэд станц. За энэ станцуудыг цохилт өгсөн байгаа. Тэгээ зарим дэд станцууд бол шууд чадчихдээ байл шүү. Юунууд бол харин нефть боловсруулах үйлдвэр бол заавалчгүй 2-3 удаа цохит юм билээ. За энд бас нэг айгүй сонирхолтой Украины цохилт болсон. Энэ нөгөө Оросд чинь Украинууд өнгөрсөн 2 жилийн өмнө Украин дроны систем гэдэг дроны хүчин гэдээ байгуулсан шүү дээ. Оросууд дуурайгаад Rubicon гэдэг дроны тусгай анги байгуулагдсан ба. Тэгээд энэ нэг өсөндөө Оросын одоо шинэ анги гэсэн үг тий. Дрон буюу нисгчгүй одоо системийн шинэ хүчин гэсэн үг. За энэний нэг тусгай групп нь одоо энэ тусгай ангийн нэг группийн штабын байр операторууд Донецкийн Авдеевк гэд устгагдсан байгаа. За энийг бол нэлээд одоо амжилттай ажиллагаа гэж үзэж байгаа юм байна. Яагаад гэвэл тэр одоо операторууд гэдэг чинь одоо нөгөө хамгийн их чухал хүмүүс болж байгаа шүү дээ. Тэгээд дээр нь одоо цоош нэвт энэтэй хамт чинь ингээл нөгөө дроны деталууд гэдэг ингээ бүх юмнууд нь одоо зохиолтонд өртчихдөг юм байна. За тэгээд мөн Украины тусгай ажиллагааны хүчний дронууд Донецкийн аэродром дахь Гранд 2 гээд баазад шахид дроны агуулгыг дэлбэлсэн байгаа. Тэнд нэлээд 1000 хүртэл шахид дрон, 1500 гаруй байлданы нэгж хэсэг одоо тэнд байсан. Тэгээ тэрнтэй хамт дрон түлшний агуулга, дроны хөөргөх байгууламж, бүрэн шатаж эрчим хүч холбооны нэгжнүүд нь гэмтсэн гэдэг чинь. За дараа нь 6-ны шөнө Украины дронууд тэр Волгоградын газрын тас боловсруулах үйлдвэр цохилт өгсөн. Дараа нь Костромо мужийн Волгореченск хотод хамгийн одоо хүчирхэг станцуудын нэг болох Костромо гэдэг цахилгаан станц тэгээ өртсөн байгаа. За энэ болохдоо зэрэг энэ станц бол төв бус нутгийн нэлээд хэсэг тэгээ батлан хамгаалахын чухал ач холбогдолтой том одоо аж үйлдвэр байгууламжийг эрчим хүчээр хангадаг ийм систем юм байна, станц юм байна. За дараа нь Кремийн Гвардейск тосгоны ойролцох Гвардейская нефтийн агуулга цохилтонд өртсөн. Дараа нь Саратовын газрын тас боловсруулах үйлдвэрт бас дахиад одоо энэ 2 дахь цохилтыг өгсөн байна. За энд нөгөө нэг эн чинь болохоор одоо маш их цэргийн одоо техник төлс тусалгааны материалаар хангадаг стратегийн одоо чухал ач холбогдолтой тийм газрын тас боловсруулах үйлдвэр байгаа. За нэг айгүй холын цохилт өгсөн Орск гэдэг Украинаас 1400 км-ийн зайд оршд юм байна. Тэнд Орск нефть орг синтез гэдэг үйлдвэр цохилт өгсөн байна. За дараа нь өнгөрсөн 2 шөнө байв. Өчигдөр шөнө Таганрогийн дэд станц, Воронежийн дулааны цахилгаан станцаас бас цохилт өгсөн байна. За тэгэхээр энэ цохилтууд бол одоо энэ 2-7 хоногийн хооронд 2-7 хоног биш 12 хоногийн хооронд Украинууд одоо Оросын нутаг дэвсгэр дээр юу болсон байна? Цохилтууд өгсөн байна. За дараагийнх нь мэдээжийн хэрэг юу байгаа? Нэг ийм
хүмүүсийн айгүй анхаарал татсан хүмүүс ч бас нэг тийм нэг сонин юмд их анхаарал татсан байна л да. Хүмүүс над руу зөндөө олон бичсэн энэ ямар учиртай ингээд тэр нөгөө нэг юуны Оросуудын мэдээнүүд дээр Украины цэргийн тагнуулын газрын 2 нисдэг тэрэг одоо нөгөө баахан 22 хүн буулгаад тэрийг Оросд устгасан гэсэн бичлэг яваад байсан тийм. Тэгээд энийг хүмүүс айгүйх сонирхоод байлээ. Би тэгээд тэрийг хэлээд өгье гэж бодож байна. Ерөнхийдөө бид нар бол одоо ерөөсөн яг үнэмшихэд айгүй хэцүү байгаа тийм үү? Одоо аль нь зөв, аль нь буруу. Одоо жишээлбэл өчигдөр гэхдээ манай Facebook дээр Монголын пост гарсан байлээ л дээ. Украинууд ингээл бөөнөрөө шархтнуудаа нэг төрдөг тэрэгэн дээр түрээл гар хуруу нь боолттой буугаан барайл бууж өгч байгаа зураг тавьсан. Ингээд Украинууд ерөөсөө нөгөө фронтоос ухраад зарим нь ингээд Оросуудад бөөнөрөө бууж өгч ийн гэхэд яг нэг дэлхийн 2 дугаар дайны үеийн зурган дээрээс хиймэл оюун ухаанаар хийсэн зураг тавьсан. Нөгөөх нь хүмүүс үнэмшээд бүгдөө бууж өгч ийн гэдэг. Одоо тийм байхгүй шүү дээ. Энд чинь нөгөө нэг дроны альч талаас Оросын талаас Украины талаас тэг явган цэрэгүүдийг бол хамгийн дээдлэл тал 5 6 хүн явж байгаа тийм үү? Тэ одоо фронт руу орж ирж байгаа. Ерөөсөө тэгэж ингээд 100 муугаараа явдаг цаг бол өнгөрсөн. Тэгээ тийм тавьчаал тэгээ нөгөө хиймэл оюун ухаан яг бодит байдал хоёрыг ерөөсөө ялгаж чадахгүй л байгаад илээ тэ. Энэтэй холбоотойгоор ерөнхийдөө ийм тань одоо нөгөө нэг энэ хиймэл оюун ухаанаар хийцэн байна уу гэд аль нь одоо ийм мэдээллийн дайнууд хоёр талаас явж байгаа тийм үү. Тэгэхээр би энэ хоёр онгоцтой холбоотой юмыг айгүй сайн хайлаад одоо яг Оросын талаас ч биш Украины талаас ч биш одоо ингээд энийг тайлбарлах ямар боломж байна уу гэд. За тэгээд би энэ Урслан Левив гэд нэг программист. За тэгээд Оросын сөрөг хүчний идэвхтэн тэгээд энэ нөгөө нэг мөрдөх групп байгуулсан. Тэгээд энийг нэг групп байдیں۔ Тэгээ мөрдөгч нарын хувийн мөрдөгч нарын нэг группуд байгаад байдаг шүү дээ. Одоо зөндөө олон. Тэгэхээр энэ Оросд төрсөн боловч Америкт амьдрдсан болов гэж би бодсон. Би тэгтээ хаана амьдрдгийг мэдэхгүй. Ийм нэг цэргийн одоо нөгөө нэг залуучууд байдаг. Цэргийн хүмүүс, цэргийн тэгээ янз бүрийн программистууд одоо ийм Оросын сөрөг хүчний ийм залуучуудын ийм групп байдیں۔ За би хүнийг айгүйх үздэг. Яагаад гэвэл эдгээр чинь нөгөө нэг тайлбар хэлэхдээ яадаг үгүй л яг Оросын талд ч орохгүй, Украины талд ч орохгүй. Яг нөгөө нэг факт дээр тий зурагтай нь хөргөтөө нь. За одоо жишээлбэл тийш айгүй айхтар мэрэгжлийн хүмүүсүүд юм билээ. Танк одоо тэдэн танк сүнсэн устгагдсан гэлээ. Гэтэл зурган дээрээс нь бичлэгэн дээрээс нь яг энэ зөв үү буруу юу гэдгийг яг ингээд юутай байрлалтай нь тавиад ингэж хийдэг хүмүүс байдаг байхгүй. Би тэдний бичлэгийг үздэг. Тэгээ би бодохдоо энэ хүний ярьж байгаа бол арай одоо үүний дойр юм уу гэж би бодсон. За энэ болохтон зэрэг энэ хоёр онгоцны талаар бол зөвхөн одоо таамаглал сэжиг бүхий мэдээнүүд яваа тий. Яг л нөгөө нэг Америкийн кинон дэр гардаг шиг тийм нисдэг хоёр гоё Америкийн нисдэг тэр боонгуудаа баахан тусгаагийнхан гүйлдээл тий. Тэгээл газар нуугдаад. За тийм бол мэдээж өнөөдрийн одоо нөгөө байдал нөхцөл байдал тийм бол хизээж байхгүй. Гэхдээ яг хуу янз бүрийн одоо нөгөө нэг таамаглууд байд юм байна. Тэгээд би энэ хүмүүсийн дэвшүүлсэн таамаглалыг та нарт хэлээд өгье. Тэгээд хүн болгон нэрээ тийм энэ зөв байх магадaltaй гэдээ үзээрэй гэж бодсон. За мэдээж яг анхны хувилбар нь бол тэр Покровск чиглэлийн логистикийг одоо даслахад тий логистикийг чөлөөлөхөд одоо юу ниссэн ийм хоёр. Тэгэхээр ч одоо яг мэддэг хүмүүсийн хувьд бол нэг нисдэг тэргэнд нь ойролцоогоор 11 хүн байд юм байна. Тэгээ нөгөөх нь бол 22 нөгөөх нь 11 гэхээр хоёр нисдэг онгоцоор 22 одоо тусгаагийнхан нисэх боломжтой байд юм байна. Гэвч өөрөө энэ Покровск чиглэлийн логистик маш их өргөн тий маш их том учраас нэг 22 ойролцоогоор 22 хүн тэнд буугаал тэр логистикийн чөлөөлнө гэдэг ойлголт бол байхгүй. Тэгэхээр эхний хувилбар бол баг худлаа болов гэж үзэж байгаа юм. За дараагийнх нь болохоор их сонин юм байна. Ер нь бол цэргийн тагнуулынхан маш одоо тодорхой цэргийн тусгай ажиллагаа явуулахад л ийм одоо онгоцыг хөөргөдөг. Жишээлбэл одоо маш чухал хүнийг одоо ямар нэгэн байрлалаас шилжүүлж авах эсвэл маш чухал хүнийг тэр одоо эсрэгээр тэр байрлалд хүргэж өгөх тий ийм тохиолдолд одоо зүгээр юу яадаг тий ийм нисдэг тэргийг буюу тусгаагийнхныг ашигладаг юм байна. Тэрнээс ямар нэгэн байлдаанд одоо ингээд
тэр өндөр бэлтгэгдсэн тусгайгийнхныг задгаа тал дээр буулгаад тэгэл тэдний устгадаг ийм ойлголт бол байхгүй гинэ. Тэгэхээр энд яг энэ хүмүүсийн таамаглаж авал Буданов чинь өөрийнх нь нөгөө нэг Покровск чиглэл дээр чиглэлийн нөгөө штаб дотор байгаа зураг нь гарсан ба. Тэгэхээр Буданов ч угаасаа дайны өмнө ч гэсэн дайны дараа ч гэсэн өөрөө дандаа Буданов гэдэг чинь Украины цэргийн тагнуулын тий одоо тэр хүн өөрөө дандаа ер нь газар дээр очиж байлдааны ажиллагаанд оролцдог. Кремльд ч явж ил байдаг тий. Тэр нөгөө нэг юуны Запорожийн юун дээр ч явж ил байсан. Тэгэхээр яг хөө эднэрийн үзэж байгаагаар тэр ийм чухал хүнийг бас ямар нэгэн байралд хүргэж өгсөн байж магадгүй гэж үзэж байгаа юм. За дараа нь болох зэрэг 3 дахь нь мэдээллийн дайнд тий одоо нөгөө яг Покровск чиглэл маш их хүнд байгаа учраас энэ мэдээллийн дайныг одоо ийм бичлэг гаргаж тий тэгэхээр нөгөө нэг хоёр талын юунаас одоо жишээлбэл нэг талаас Украиныхан тусгайгийнхан очиж тусалж яана гэсэн ийм мэдээлэл цацах нөгөө Украины айран бол одоо унжээ Украин ерөөсөө юу яалаа гэсэн нэг одоо юу гэдэг нь тий одоо эсрэгээр эсвэл одоо нөгөө талаас явуулж байгаа одоо тарих угаалтын эсрэг ажиллагаа ч гэдэг юм. Ингээд ерөөсөө хоёр янз бүрийн чиглэлээр мэдээллийн одоо дайнд ашигласан байж магадгүй гэж үзэж байгаа. За дөрөвдөх хувилбар нь болохоор зэрэг одоо Оросуудын дроны байрлалыг өөр дээрээ одоо гал болгож татаж тий устгах одоо тэр Оросуудын Покровск чиглэлд байгаа Оросуудын дронууд одоо жишээлбэл энэ нь болохоор зарим хүмүүс ийм хувилбар гаргасан байна л да. Тэд нар өөрсдөө одоо дронуудыг татаж дроны тэдний байрлалын тогтоолгох ийм ажиллагаа явагдаж байсан байх гэсэн хувилбар байгаа юм байна. Гэхдээ тэрийг бол ерөөсө хин хамгийн муу буюу ер нь баг болж бүтэхгүй хувилбар гэж үзэж байгаа гинэ. Тэгэхээр иймнийг бол тэргүй цэргийн тагнуулахын өөрсдөө нууцаар хийх боломжтой учраас өөрийнхөө амийг одоо авчир тавьж ийм эрсдэл хийхгүй гэж үзэж байгаа юм. За тавд нь болохоор бас энэ цэргийн тагнуулын газрынхан өөрсдөө нөгөө нэг ийм цэргийн пехот гэдэг чтэй тий явган цэргийн ангитай болсон гэсэн шууган болж исэн юм байна. Тэгэхээр тэд нэр яг хөө тэднийг бас ямар нэгэн байдалд төрүүлж өгч исэн байж магадгүй гэсэн ийм таамаглалууд байна. Тэгэхээр яг энэ цэргийн тагнуулын газрын ийм ажиллагааг одоо тэр залуу тэгж хэлж байгаа хинч мэдхгүй хэзээч мэдхгүй тий ер нь юу болоод өнгөрсөн яасан яагаад энэ бичлэг албаар ерөөсөн ингэж цацагдсан гэдгийг хинч мэдхгүй. Тэгэхээр яг хөө тэр хүний хэлж байгаа бол ингээл одоо өөрийнхөө тусгайгийн 22 хүнийг тал дээр авчиж хаяад бүгдийг нь устгуулж идэг гэсэн ойлголт бол одоо хаач байхгүй. Тэр бол хамгийн одоо худлаа фейк мэдээ гэж ингэж тайлбарсан байна. За энэ талаар би зүгээр одоо зөндөө олон 2 3 талаас олон юмнууд гарсан байл. Тэгэхээр надад ягаад чинь энэ хүний хэлсэн тайлбар бол арай илүү юм шиг санагдсан. За одоо фронтыг би маш хурдан хэлээд өгөө. За яг өнөөдрийн байдлаар яг өнөөдрийн миний яриа ярьж байгаа үед фронтын байдал бол маш хэцүү байгаа. Одоо ер нь бол нэлийн хатуу ширүүн тулдаан бол Покровск хотод тэгээ хамгийн одоо ширүүн тулдаан Покровск хотын хойд хэсэг буюу Украины хамгаалтын шугам ойролцоо болж байна. За тийм тагнуулын ерөнхий газар Украины тусгай ажиллагааны ангиуд тэр 425 дугаар скала гэдэг десантын довтлогооны одоо дэглэний шихүүрчид гэдэг юм юу гэдэг десантники тэгээ тэнгисийн явган цэргүүд одоо Оросуудын шахалтыг аль болохоор барьж нөгөө тэр фронтын тэр юун хаагтахаас тий Покровск чиглэлд хаагтахаас сэргийлээд ажиллаж байна гэж байна. За тэгээд өнөөдөр өглөөний мэдээгээр Украины засгийн хүчний дайчид Покровск чиглэлд одоо логистикийг таслах ажиллагаа амжилттай явагдсан гэж байна. Юу гэсэн гэвэл юуны Покровск дүүргийн одоо нутаг дэвсгэрээс Оросуудын ашиглаж исэн нэг одоо замыг илрүүлсэн бэ. Уг нь бол тэрийг мэдэхгүй байсан байх тий хаанаас нөгөө нэмэлт хүч ороод ирж байгааг. Тэгэхээр түүнийг одоо нөгөө тэр одоо мэдсэн одоо логистикийг менжүүлсэн гэсэн байна тий. Тэгэхээр энд одоо яг тэр нөгөө нууцаар орж ирж исэн логистикийг хааснараа Оросуудын хангамж одоо нүүлгийн шилжүүлэлт эрс муудаж эхэллээ гэсэн байна. За тэгээд
Оросын Батлан хамгаалах яамны 7 дугаар корпус Покровск дахь одоо Покровскт сүүлийн үед одоо газрын роботуудыг маш их ашиглаж байна гэж үзэж байгаа юм байна. Ашиглаж байна. За энэ газрын роботуудыг ашиглаад ирнэ гэдэг чинь нэгсэндээ логистик нь одоо маш их хүндэрсэн тохиолдолд ийм жижигхэн одоо роботуудыг хэрэглэж эхэлдэм байна. За яг өнөөдрийн байдлаар Покровск бол нэг иймэрхүү байгаад байна. За Покровскийн хажуу талд Мирниград гэж жижигхэн хот байгаа. Тэгээ тэрний дүүрэгт тулдаан үргэлжилсээр байгаа. За Украины зэвсэг хүчний нөхцөл байдал өдөр бүр одоо тэр хотод ээдрэлтэй болж байна. Ерөнхийдөө Украины зэргүүд энэ Мирноградыг одоо орхихоос өөр аргагүй хүрж байна гэж ütсэн байна. Яагаад гэвэл Оросууд сүүлийн үед нөгөө ФАБ 500, ФАБ 1500 гэдэг том нөгөө юунуудыг удирдлагатай бөмбөгнүүдийг ерөөсө Мирноградын ерөөсө бүх орон сууцны байгууламж дээр хаяж байгаа. Тэгэхээр Оросуудын тактикч яг тийштэй урд нь эзлэх гэсэн хотоо эхэлж тийм нөгөө том бөмбөгнүүдээр устгахад тэгшилж байгаа. Тэгээ дараа нь өөртөө дайрж ирдэг. Тэгэхээр тэнд бол нөгөө хүн байх ямар ч за тэгээд ерөнхийдөө бол энэ Новопавловка, Сухояр гэдэг ийм жижигхэн хот тосгонууд жижигхэн суйрангуудаас одоо хурд байрлалаасаа хурж байгаа тухайн мэдээ сүүлийн үед гарч байна гэсэн байна өнөөдрийн байдлаар. За дараагийн хамгийн хэцүү байгаа фронт бол нөгөө Харьков мужид Купинскийн одоо тулаан тэнд хэсэгт бол тулаан үргэлжилсэн байна гэж. За Украины зэвсэг хүчин болон Оросын зэвсэг хүчин тус бүр хоёулаа хотын 3/1 орчимд хяналт тавьсан. Үлдсэн хэсэг нь одоо том саарл бүс болоод байж байна гэж. За ингээд энэ чиглэлд бас одоо нөгөө аль альныхын талын логистик маш хүндрэлтэй байна гэнэ. За дараагийнх нь тэнд чинь нөгөө нэг Оскол гэдэг гол байдаг шүү дээ. Би энийг бас 2 жилийн өмнө ярьж ирсэн ма. Энийг гарах гал хоёр талдаа юу ягаал байдیں۔ Ер нь бол голтой газруудад дайрж орж ирэхэд аюу хэцүү байгаад байдаг шүү дээ, тий. Голын хоёр талаас одоо нэг рүүгээ дайрж орох одоо боломж аюу муу байдаг гэсэн. Тэгэхээр энэ Украины цэргүүд зүүн эргийн гүүрэн гарцыг хангах зорилгоор Оскол голыг хатлах одоо түр гарцуудыг бариад эхэлсэн байна гэж. За ингээд Запорож мууж бас одоо яг 3 талдаа хэцүү байна гэсэн үг тий. Донбассын чиглэл, Харьков чиглэл, Запорож чиглэл. За Запорож чиглэлд нэг лавл 3 суйрангаас Украинууд өчигдөр гарлаа гэд мэдээ гарцсан байна лээ. Тэгээ бас л нөгөө янз бүрийн тайлбар хэл байгаад байна. За ингээд Deep State-ийн нөгөө газрын зураг дээр харж байхад бол яг өнөөдрийн байдлаар яг одоо энэ цагт Покровск тийм нөгөө тэрэг нэг уут шиг нь одоохондоо хаагдаагүй байна. Ямар нэгэн хаагдсан юм байхгүй байна. Харин нөгөө талаас нь Украинууд нөгөө Доброполь руу Оросууд орсон байсныг харин Украинууд нэлээд сүрхий чөлөөлөөд нэг талаас нь Покровскийн нэг тал руу нэлээд сайн ороод ирсэн ийм зураг байна. Бусдаа юунууд бол ерөөсөө ямар нэгэн одоо өөрчлөлт гараагүй. Ингээд 3 Запорож, Харьков, Донецк чиглэл дээр одоо эд фронтын юунууд явж байна. Фронтын одоо хамгийн хэцүү толдаанууд явж байна гэдэг чинь. За тэгээд энэ дээр нөгөө хүмүүс бас яриад байсан л да. Трамп чинь ингэж хэлсэн шүү дээ. Сая 4-7 хоногт Путин надад 2 сарын хугацаа амласан гэж байгаа байхгүй юу? 2 сарын хугацаа амласан. Тэгээд харцгаая гэд. Тэгэхээр бодоход Путин одоо нөгөө нэг одоо маш их энэ одоо Донбассыг эзлэх 2 сарын дотор одоо ямар нэгэн амлалт өгсөн байх л гэж хүмүүс ойлгож байгаа юм байна. Тэгээд эндээс хамаарад Зеленскигийн хэдэн мэдээлэлүүд гарсан ба нэг сурвалжлага гарсан. Юу гэдэг вэ? Сэтгүүлчид өгсөн ярилцлага гарсан ба. Тэгэхээр Путин болохоор Донбассыг эзлэх чадвартай гэдгийг харуулахын тулд одоо Покровск хотыг аль болох ерөөсө бүх хүчээ тавьж ижил одоо эзлэхийг зорилго болгож байна гэсэн ба. Тэнд нийтдээ 150 мянган хүний одоо нөөц татсан.
150 мянган аймаар оз. Тэгэхээр энэ Покровск хотыг эзлэхээ. За Покровск хотыг эзлэх ажиллагаа чинь бол өнгөрсөн жилийн 1 сард эхэлсэн шүү дээ. Одоо яг 11 сар болж байна. За тэгээд Америк нэгдсэн улсаас одоо гарах хүчтэй шийдвэрээс маш их айж байна. Тиймээс одоо энэ Покровскийн энэ түүхийг одоо хэлж юу гэсэн үг юм те, Трампд үнэмшүүлж би одоо 2 сарын дотор энэ Донбассыг мужийг эзэлнэ гэсэн ийм юу амлалт өгсөн байх магадaltaй гэсэн ба. За тэгээд юу гэсэн үг гэвэл нөгөө би бол байлдааны талбарт амжилт үзүүлж байна тий. Надад одоо миний гарт хөзөр байна гэдгийг Трампд үзүүлэхийн тулд одоо маш их хүчээр энэ рүү дайрч байна гэж ийм одоо тайлбарлал өгсөн. За тэгээд энэ Зеленскигийн одоо дараагийн хэлэлтэнд 10 сард Украины дроонууд 25 мянган орчим орос цэргийг устгасан. Тэгээ энэ нь одоо ийм өргөн цар хүрээтэй довтлохоо буюу дайн ихэлснээс хойш хамгийн их одоо сарын хохирол болжоо. Тэгээ энэ нийтдээ одоо яг энэ Покровск чиглэлийг эзлэхийн тулд одоо ийм их хохирол ансаад явж байна гэсэн үг. За тэгээд тэр Харьковын Волчанск гэд би дандаа ярьдаг шүү дээ. Вовчанскийн орчим нөхцөл байдал ерөнхийдөө нэлээд хүндэрж байгаа. Тэр лөө нэмэлт хүч одоо Украинууд татсан. За бусад одоо тэр Доброполийн бүсэд ажиллагаа үргэлжилж байна. Энд бол харин яг Украины цэргүүд бол санаачлагыг гартаа авсан амжилттай явагдаж байна гэж байна. За Северск, Краматорск, Константиновскийн чиглэлд Оросын одоо бүх дайралтууд бүтлэхгүй болсон гэж байна. Миний нөгөө яриад идэг чинь Краматорск, тэгээ Славянск гэх тэрлүү эдний ажиллагаа бол амжилтгүй болсон ба. Гэхдээ ер нь ингээд би нөгөө эмэгтэй хүн дандаа дайн яриад байх. Ингээд нөгөө загнаад байгаа шүү дээ. Тэрнээс ш ерөнхийдөө ингээд би дайны энэ 3 жил гарын дайныг ингээд ажиглаад байхад ямар нэгэн том хотыг алдчихл юм бол тэрний дараа одоо нөгөө нэг фронт задарна гэдэг юм уу та тий. Тэгэхээр одоо жишээлбэл би ингээд харж ирсэн л да Бахмутын дараа Авдеевкийн дараа тэгээ нэг нь юу лээ ямар өглөөгөрөд юу лээ дээ. Бас нэг ийм 3 дахь хотыг эзэлсний дараа ингээд фронт дараагийн ингээд жижигхэн суйрангуудаа алдаад идэм байлээ. Тэгээд яг тэгж ажигласан. Тэгэхээр хэрвээ Покровскийг алдах юм бол бас дараагийн одоо нөгөө довтлохооны хаан бүсийг ингээд тэд нар чинь нэг өсөндөө хийчих чаа гэсэн үг. Нөгөө талаар одоо энэ дайныг ингээд хараад байхад ямар нэгэн хотыг эзлэнгүүт дараагийн хот руу нөгөө дрон нисэх юу нэ зайн айгу ойртчдаг юм бэлээ. Тэгэхээр яг өнөөдрийн миний энэ цаг үед ярьж байгаагаар бол фронт яг одоо тэр Угледар гэд тий. Угледарыг алдахад ерөөсөө ингээл бараг л худалчинд 2-7 хоногийн дотор л нэг жижигхэн суурь ингээл алдаа явчихдаг. Тэгэхээр энэ бас яг өнөөдрийн байдал яг л миний бодож байгаа яг тэр юун дээр очичоод ингээд харагдаад байгаад байна. Тэгээд цаашаа жоохон юу болох юм баа мэд. За дараагийн миний ярих сэдв бол мэдээж хориг арга хэмжээ тий. Хориг арга хэмжээ юуны нефтийн лүкл нөгөө нэг нь Орос нефт дээр хориг арга хэмжээ авснаас хойш хятад энэтхэгчүүд одоо энэ нөгөө Трампын хориг арга хэмжээний одоо маш их ноцтой төгшөж гэнэ гэсэн мэдээ гарсан. Энэ дээр бол энэтхэгийн тэргүүлэгч 5 газрын тос боловсруулах үйлдвэр болон Хятадын Янчанг Petroleum гэдэг одоо Оросын нефтийг Petroleum гэдэг компаниуд Оросын нефтийг ойрын хэдэн сарын турш худалдаж авахсаа татгалцсан байна. Чухам цаашаа яаж шийдэгдэх юм. Тэгэхээр чин энэтхэгийн 5 газрын тос боловсруулах үйлдвэр одоо Оросын тэр Янчанг Petroleum гэдэг бас их том тооцогдсон юм байна. Тэгэхээр Оросын нефтийг худалдаж авахгүй гэсэн ийм юу гаргасан байгаа. Одоо хоригт орохоос айсан гэсэн үг тий. Тэгэхээр энэ бол бас нэлээд их Украинууд нэг талаас нь нефт боловсруулах үйлдвэрүүдийн устгаад нөгөө талаас нь нефтийн ингээд авдаг орнууд нь юу ячихтаа зэрэг тий татгалзаад эхлэхээр бас эдийн засгийн хувьд одоо уналтанд орох ийм боломжууд маш их бүрдчихэд байж байгаа. Дээр нь сая нөгөө гол нь Европын чинь нефт авдаг гол газрууд чинь Унгар юу хоёр байгаа шүү дээ тий. Словак хоёр. Тэгээд Орбан сая хинтээ уулзаад Трамптай уулзаад мэдээгээр бол ингэж ойлгосон. Төр зурдаа бол авахаас өөр арга байхгүй. Ягаад гэвэл ерөөсөө шийдвэрлэх одоо энэ 3 жил гарan юугаа хийж исэн мэдэхгүй н Орбан ч одоо ямар ч одоо өнөөдөр маргааш шийдвэрлэх боломжгүй. Гэхдээ Яванда Америкийн нэгдсэн улстай атомын одоо цэцлэгаан станц
барих жижиг сахалгаа станц гэдэг юм уу да. Одоо энэ орчин үеийн станц гэж. Тийм юм дээр тохиролцоод тэгээ Юванда бол харин Оросын одоо газрын тос авах Оросоос газрын тос авахыг одоо нөгөө ингээд багасгана гэсэн ийм тохиролцоонд хүрлэе гэсэн байлээ. Жоохон цаашаа юу болох юм байна. Тэгэхээр чинь сая гэхэд энэ зөвхөн 10 хоногийн хооронд л энэ Гвардейск, Симферополь, Оренбург мужийн тэгээ ингээд бүх одоо нефт боловсруулах үйлдвэрүүд дээр цохилт өгчлөө шүү дээ. Тэгээ энэ тэгэхээр нэлээд том одоо ерөнхийдөө бол сүүлийн үеийн мэдээнүүд эдийн засгийн одоо нэг хэлж байгаа мэдээнүүдээр эдийн засгийн нарын хэлж байгаа мэдээнүүдээр харахад Оросын эдийн засаг бол бас нэлээд хэцүү тал руугаа явж байна л гэж хэлж ийлээ. За ялангуяа тэр Украины дорнуудын тэр Туапсигийн бомбд төгсөн 2 цохилт бол ерөөсөө маш их том цохилт болж байгаа гэж үзэж байгаа юм байна. Энэ чинь нөгөө нэгсэнд Оросын хар тэнгисийн ирэг дээр байдаг энэ одоо том нефт хадгалдаг агуулгуудыг устгачаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр чинь тэр агуулгынудаас одоо хар тэнгисээр явах одоо юунуудын хөлөг онгоцнуудын нефт нь одоо юу гэдэг нь тий аюул учирч байгаа гэсэн. Түлшинд одоо аюул учирч байгаа гэсэн. За ингээд энэ 7 хоногийн миний харсан чухал байж магадгүй гэсэн энэ мэдээнүүдийг би хэлээд өчлөө. Сонссон бүх хүмүүст баярлалаа. Тэгээд фронт ярихад аюу хэцүү байх юм билий. Ягаад гэвэл фронт чи ерөөсөө ингээл минут секундэд бараг өдөр тутамд ингээд өөрчлөгдөд байгаа болохоор би сая энэ миний фронт ярьсан чинь бол 10-11-ний мэдээгээр л ярьлаа. Тэгээ өнөөдөр жоохон өнөө шин ямар болоод байгаа юм бид нар мэдэхгүй. За юм байна. За баярлалаа. За асуулт хариулт тэгээ өөр юу ярих юм байвал манайхаа яриа чөлөөтэй яриараа. Аюуша 20 минут. Зур байна уу? За эмэгтэй хүндээ ярьж болохгүй гэдэг ямар ч тийм хууль дүрэн бол байхгүй. Тийм тэрийг ямар ч асуудалгүйгээр ярьж болно. Бараг эмэгтэй хүн чи ярьлаа гэж хэлж байгаа хүн өөрөө өнөөгийн нийгмийн нөхцөл байдлаа ойлгоогүй хүн гэж тооцогдно. Тэгж ойлгож байна. Тэгэхээр ялангуяа манай өрөөнд манай энэ мэдээллийн солилцоо суугаар бол тэр юм ялгаагүй цаг үеийн асуудлыг ярина гэдгийг хэлье. За манайхаа асуулт яриа юу байна? Тий одоо нөгөө бас нэг хориг арга хэмжээ чинь сая нөгөө нэг Европын холбооны улсын 19-р багц хориг арга хэмжээнд нээс болоод криптовалютын маш олон нөгөө нэг биржүүдэд эднэр чинь хориг тавьчихад байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр энэ яриаг сонсож байгаа хүмүүс манайхны одоо янз бүрийн олон улсын одоо нөгөө биржүүд дээр ажилладаг хүмүүс ялангуяа Европод амьдардаг хүмүүс эднэр бас эргэж нөгөө платформудаа харж үзэхгүй бол Оростой холбоотой Оросын одоо криптовалютын биржүүд, Оросын нөгөө олон улсын платежны систем гэж одоо юу гэдэг нь манай төлбөрийн системүүдэд маш их өөрчлөлтүүд орж байгаа. Тэгэхээр би энийг зөвхөн далимдуулаад хэлэхэд олон улсын одоо төлбөрийн Оростой холбоотой системүүд ашиглаж байгаа хүмүүс бол бас эргэж харж мэдээнүүд уншиж авахгүй болов. За өнөөдөр гэтэл манай юуны зүгээр яг далимдуул хийж байгаа шүү. Гэхдээ энэ хориг арга хэмжээтэй холбоотойгоор бид нэр өөрсдөө бас хохирч болохгүй те мэдээг айгүй цаг тухайд нь авч явахгүй бол одоо өнөөдөр гэтэл Payer гэд нэг төлбөрийн систем байдаг байхгүй манай монголчууд бас айгүй хэрэгэлдэг. За энэ гэтэл одоо Оросын нөгөө энэ Оросд тавьсан 19-р хоригноос болоод Европын холбоонд ажиллаж байгаа хүмүүс буюу Оросуудад үйлчлэгээ болчихж байгаа. За Bybit гээд бирж манай монголчууд айгүйх ажилладаг Bybit дээр ялангуяа Европын холбоон дээр ажиллаж байгаа хүмүүс бол нөгөө Европын холбооны платформ руу ирэхгүй бол бас энэ хориг арга хэмжээнээс болоод өөрчлөгдөж байгаа тийм. Тэгэхээр энэ дээр яг энэ Оросынтой холбоотой төлбөрийн системүүд, криптовалютын биржнүүд, янз бүрийн юмнууд хийдэг хүмүүс бол ер нь одоо эргэж харж тийм өөр юм руу шилжүүлэх дараа нь мөнгө төгрөг янз бүрийн юмнууд алдах магадaltaй болж байгаа тийм. Тэгэхээр энэ хориг арга хэмжээнээс болоод маш их юмнуудад өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр 24-ний дотор 19-р 24-ний дотор тэр олон улсын Payer гээд
юуны төлбөрийн систем ашигладаг хүмүүсийг тэнд байгаа мөнгөө татаж авахыг зөвлөсөн байна. Тэгэхээр энэ яриа сонсож байгаа хүмүүс, Европын холбоонд тэр тусмаа ажиллаж байгаа хүмүүс өөрсдийнхөө одоо ажлыг эргэж харж хаанаас юу хаана энд юу байна уу татаж авч солихгүй болвол одоо энэ бол маш их том юу өөртөө одоо энийг мэдхгүйгээсээ болоод юм хүмүүд алдах магадaltaй шүү. За энэ наач ёстой анхааруултай зүйл байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Туулаа тэр Покровск Харьков шиг л одоо Украиний араас нь одоо нөхөж очдог зэвсэг хүн хүч яаж байна? Тэгээд тэр нөгөө генштабын хүн нь олготын зэрэг тэр Покровск чиглэл рүү ротаци хийсэн гэдэг чинь манайхаар бол одоо нөгөө нэг шархтсан хүмүүс буюу тэнд нөгөө байлж исэн хүмүүсээ татаад шинэ ангиуд орсон гэсэн. Тэгэхээр ямар ч байсан тийм юунууд бол хийгдэл байгаа юм шиг үл. Ягаад гэвэл өчигдөр яг тэр Сирскийн тийм юу хэл. Тэгэхээр ч одоо миний монголоор орчуулах юм бол тэнд байсан хуучин байлдж исэн анги буюу шархагдсан хүмүүсээ бүгдийг татаад орон тийшээгээ шинэ хүмүүс оруулаа гэсэн. Тэгээ ерөнхийдөө ингэж хараад байхад яг Украины Оросууд л аимшигтэй хүн хүч байд юм тий 150 мянга 200 мянга гэд Оросууд ч юм бол ерөөсө хаанаас ч гаргаад байдیں۔ Тий энэ чинь гадаадын хүмүүс зөндөө байна. Тэгээд татаад идэм билээ. Украинууд болохоор ерөнхийдөө айгүй хүний хайрлаж байгаа шүү дээ. Оросуудын илүү байгаа нь л ерөөсөө л резерв хүний амьд хүчний резерв хүний. Сая гэтэл одоо тэр нөгөө нэг энэ дээр бас л одоо хүмүүс анхаарч авахгүй бол сая Энэтхэгийн оюутан бичлэг хийсэн байгаа тий тэрийг олж сонсоогүй хүмүүс сонсгол хэрэгтэй байх гэж бодсон. Энэтхэгээс Оросд сууж байгаа оюутнуудаас нөгөө кантар гэрээ хийгээд юу амлсан юм битгэхгүй зайлвал тэгээд сая амир өгцсөн хэд хэдэн оюутнууд амир өгдчихлээ штэ тий Оросоос дайнд яваад тэгээ ямар ч бэлтгүүлгүйгээр ерөөсөн 14 хоногийн дараа гихтэл амин өргөгдсөн гэсэн бичиг ирсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр л тэд нар бол ерөөсөө хүн амьтан хүний өөрийн гэхгүй хайрлахгүй л оруулж байгаа юм шиг байна. Украинууд бол тийм их актер хүн угаасаа л хүн зөө юм чинь тийм их актер байж чадахгүй шүү дээ. Гэтэ ямар ч байсан тэр ротаци гэдэг юм хийгээл байгаа юм шиг үлээ. Орос ч одоо ерөөсөө хүн амуулантай нөө эдийн засгийн бас хэдийгээр буурж байгаа ч гэсэн тэгээд хойд солонгос хятад тэгээд Иран ч үед юм уу зөндөө тусламж яваад ерөөсөө намдах царай их хэцүү байна л да. Сая бас нэг шууган гарсан шүү дээ. Тэр нөгөө нэг Алуга гэдэг үү? Дрон үйлдвэрлэдэг Татарстан гэдэг дрон үйлдвэрлэдэг юу байгаа шүү дээ. Том үйлдвэр. Тэнд чинь яг нэг шуугаад байгаагүй Африкийн эмэгтэй хүмүүсийг ажиллуулж байгаа гэдэг. Тэгээ харин сая Африкт нэлийн шууган гарах шиг болно лээ. Нэг оюутан охин юм уу? Эсвэл нэг охин л одоо Африкийн нэг орны охин алга болцсон чинь тэр нөгөө нэг хүчээр тэр үйлдвэрт ажиллуулж байгаад тэгээд одоо тэр охиныг хайж байгааг нь. Тэгээ тэрнээс болоод харин бас нөгөө бусад орнууд ер нь бас нэлээ ойлгоод байгаа юм шиг байл шүү дээ. Тий энэ ер нь бол тийшээ явсан бол эсвэл тэр зэвсэг үйлдвэрлэдэг үйлдвэрт ажиллаж байдаг эсвэл фронт руу явдаг ийм л одоо хоёр өөр зам байдгүй болцсон байна гэдэг. Тэгээ сая харин нэг тийм мэдээ гараад ихэлсэн шүү. Шуугаад цуглаан хийгээд байна гэсэн. Энэтхэгийн айгүй олон ээж аав нар хүүхдийнхаа зургийг барьцсан чагсаал хийгээд байна гэсэн. Тэгэхээр ямар ч байсан нэг хүмүүс бол одоо ингээд нэг эсэргүүцэл илэрхийлээд нуут мот өгөөд ингээд байгаа юм шиг байна л. Тэгэхээр бас нөгөө гадаадаас ингэж хууртагдж орж ирж байгаа хүмүүсийн тоо багасах магадлал байж болох л юм. Тэгэхээр тэнд чинь одоо тийм нөгөө Африкийн хүүхнүүдийг ажилуулдаг. Одоо тэр чинь нэгэсэндээ стратеги объект шүү дээ. Тэгээ хэрв юм унах юм бол тэгээд гэмгүй бахан Африкийн хүүхнүүд одоо амир өгдөн гэсэн үг шүү дээ. Тэгээ ямар ч бас нэг охиноос болоод бас нэлээд шууган дэгдээд байна лээ. Том дайнд ганц хоёр цөөн тооны хүний асуудал нэг юм болохгүй дээ.
Байхдаа тэгтэл бас яах вэ тий. Амьдрал ерөөсөө яг хэвээр юм байна. Уучнараа л байна гэд тэгээд тэр одоо үнэн талтай юу? Мэдхгүй тэр хаваар одоо тэгээд өнөөдрийн одоо би энэ хүмүүсийн сонсож байгаа хахад л би өнөөдрийн мэдээ оруулсан л энэ нөгөө нэг ээж нарын эрхүү мужийн Студианка гэдэг энэ хот биш тосгой юм байна л та. Тэгээд тосгой юм дараа нь хүмүүс надад бичсэн байна. Энэ дээр тэр ээж нар нэг шин сургууль бариулах асуудлаар удирдлагатай хандж байгаа хгүй. Гэвч энэ нөгөө дайнтай холбоотой мэдээ гарч ил шүү дээ. Яагаад гэвэл энэ жижигхэн тосгон юу одоо юу юм хилийн жижигхэн суурин ч юм уу. Энд нийтдээ ерөөсө сургууль нь 28 хүүхдэл амьдард юм байна. 28 хүүхдэл байд юм байна энэ суурьнд. 28 хүүхдийн 16-г нь одоо 16-гийнх нь эцэг нь аав нь дайнд явсан. Тэрнээс өнөөдрийн байдлаар 4-8 өргөдсөн байна. Тэгээд саяхан манай сургуулийг төгссөн хүүхдүүдээс залуучуудаас 17 дайнд амь өргөцсөн байна гэж тий. Тэгэхээр чин энд амь өргөцсөн байна. Тэгээ бид нэр одоо эдгэрх сонин юм яриад байгаа хгүй бид нар нөгөө их орноо хамгаалж байгаа хүмүүсийнхаа юуг нь дурсгалын ширээг нь тавих ч одоо боломжгүй манай сургууль юм уу байна. Шин сургууль барьж өгөөч гэд яриад байгаа хгүй. Тэгээ би эндээс юу гэдэг үнэх гээд энэг гэвэл хаанаас хүмүүс дайнд явж байгаа нь бол тэгээд ойлгомжтой байгаа зү. Тэгэхээр чи наад нөгөө Санкт Петербург, Москвагаас чи явахгүй байх гэсэн үг шүү. Тэгэхээр тэнд амьдрал нь үргэлжилж байна гэсэн. Тэгэхээр чи энийг жижигхэн суурингийн бодохгүй те 28 хүүхдийн 16 аав дайнд явснаас 4-8 өргөдөд сургууль төгссөн 10 хүүхд 17 хүүхэд амь өргөцсөн гэдэг. Тэгэхээр чи энэ дайнд хаанаас хүн явж гэнэ гэдэг нь мэддэгдэж байгаа биз. Тэгэхээр хаана амьдрал нь хэцүү вэ нү? Хаана амьдрал нь сайн байна уу гэдэг нь ингээл харагдчихж байна. За баярлалаа. Энэ чатан дээр юу гэнэ Украин дөнгөж сая бууж өглөө хилийн зурсыг одоо байгаа хилээр тохирч байна гинэ. За энэ нэг зүүдэлцээ ам уу нэг хүн нэг юм бичиж. Наанчны хөөрхөн бичлэг яваад байлаа. Украинууд ингээд өстэй нэг бөөнөрөө бууж өгж байгаа. Бичлэг хийвэл аюуханаар хийсэн. Тэрнийх нь доор заастаа боо тийм байхгүй шүү дээ одоо. Тэрийг бичээд За байгаа юм. энэ хараа Студианка байгаль нуурын ирэг дээр байдаг тосгон гэж байна. Баярлалаа зуучаар. Яг ийм байхгүй. Тэгэхээр чинь хаанаас хүмүүс нь дайнд явж байгаа ингээд ойлгомжтой болчихж байна. Тэгэхээр хөөх юм эднэр сургуулаач барьж чадахгүй те бүр дээр үеийн тийм нэг модон байшин тэр нь нурж байгаа бичлэг гараа. Тэгээд одоо нөгөө удирдлагада энэ ээж нар нь ингээд яаж байгаа. Видео нь одоо YouTube дээр юунд дээр тавигдсан байгаа Twitter X дээр. Тэгэхээр мэдээж хэрэг наад Санкт Петербург, Москвагийн хүмүүс ч юм бол огт дайнд явахгүй байх гэсэн үг шүү дээ тий. Яг явж л байгаа л да мэдээж 3 жилийн гар 4 жилийн өмнөхийг бодоход бол мэдээж явж байгаа. Гэхдээ яг ийм л байна да. Тэр нөгөө хаана ядуу байгаагаар орнуудаас нь хаана нөгөө юм газруудаас нь алсаас нь явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ мэддэхгүй байхгүй 140 сая хүнээс чинь. Украинд тог байна уу гэж байна. Тог зарим ерөнхийдөө бол сүүлийн нэг хэдэн хоногийн тог тасалсны дараа айгуугүй юу дид станцуудыг буудсны дараа тэр тусмаа орсч сүүлийн үед Украины нөгөө юуг нь будаад байгаа шүү дээ. Юу ойролцоо атомын цахилгаан станц нь Украин ч өөрөө айгүй олон атомын цахилгаан станц. Атомын цахилгаан станцнуудын хажуу талын дид станц руу юу яагаад байгаа тий буудаад байгаа. Гэтэ нөгөө юу гэдэг үлээ хуваар гаргаж цахилгаан тасарч байгаа. Юу гэсэн үг вэ? Тэдээс тэдэн цагийн хооронд цахилгаан байхгүй. Тэдээсийг тэдэн дараа ирээ гэдэг. Тэгээд Украинч бас одоо 4 жил яг өвлийг ингэж авч ийн. Их нь нөгөө генератороор. Тэгээ янз бүрийн генератороор. Тэр Европын холбооны улсуудаас нэг тийм нүүдлийн генераторууд ирээд идэм билээ. Япон бас нэг тусламжаар генераторууд явуулаад байсан шүү дээ. Тэрэг өрчин бол нэг амь зогоогоо л байгаа. Гэхдээ мэдээж хэрэг нөгөө юунууд бол байгаа шүү дээ. Тэгээ цагаар туслаад. Туудад анзаарагдахгүй мэт боловч маш том өөрчлөлтүүд гарч байгаа. Юмны үн өссөн, бараа бүтээгдэхүүний нэр төрөл багассан. Баруун франчайзууд өгүүлэгдэж байгааг Оросууд өөрсдөө ч ярьж байна. За яг бодтой үнэн бол энэ байгаа.
За жишээлбэл одоо эн чинь нөгөө Дайны эдийн засаг үүссэн. За цэргийн зэвсгийн үйлдвэрүүд эдгээр чинь 24/7-г ажиллаад явхад энд ажиллаж байгаа энийг дагсан хүмүүсийн орлого бол өссөн гэж байгаа шүү дээ. Энэтэй холбогдолтой хүмүүсийн. Тэгээд тэрний ойролцоох одоо ресторан, бар, одоо кафе эднэр бол яадгийн орлоготой эднэр байж ах жишээний. Нөгөө өөр газруудад бол бас асуудалтай байх жишээ нь. Тэгэхээр айгүй алаг цог. Одоо замын явсан хүн Ленинград гинэ одоо Санкт-Петербург ч юм уу Москвад очисон хүнд одоо тэр хүний л явсан газар юм гайгүй шиг харагдсан байж болно. Тэрний хажуу талд нь 10 км-ийн цаана юу болж байгааг ерөөсөө хинч мэдэхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ айгүй тийм ээ. Энэ Баянхангагийн бичсэн зүг байна. За өөр чатанд Тэгэхээр зарим нь ингэжсэн нөгөө нэг одоо ингээд дайнд явуулаад амин өргөлцсөн хүний арга ирд ирж байгаа мөнгө чинь бас нөтрөнд нь хизэж байгаагүй мөнгө байд юм байна л та тий. Тэгээ яг нөгөө нэг ингээ амьдрал нь дээшилсэн юм шиг харагдаж байгаа гэсэн. Нэгсэндээ нэг удаагийн тусламж авсан гэсэн үг байхгүй юу? Тэгээ тиймэрхүү юмуд бас зөндөө байд юм билээ. Тэгэхээр ер нь бол яг хөө тэр нэг эдийн засагч нэг Оросын нэг сөрөг хүчний эдийн засгийн ярьж байгаагаар бол яг одоо энэ саяын X-рангийн хэлдэг шиг тэрүүгээрээ ингээд болоод яваад байгаа. Гэхдээ яг дайн дуусангууд энэ чи амар мэдрэгддэг юм биш үү тий. Нөгөө яг иргэний эдийн засаг гэдэг юм унтсан байт юм. Тэгэхээр иргэнийхээ эдийн засгаар амьдрах гэхээр ингээд бүр болохоо болчдөг гэсэн шүү. Одоо хар угаар хэлгээд. Тий одоо нөгөө Казахстанаар Хятадаас бараач Казахстанаар их ордог байсан. Одоо ингээ Казахстан тэрийг чинь ингээд ерөнхийдөө барьчлаа. За ёстой хамгийн замбраагүй явж байгаа газар одоо Хойд Солонгосоор юм дамжиж байгаа бах, Монголоор юм дамжиж байгаа бах. Тэгээ одоо мөд хизээ энэ манай Монгол бас хоргийн асуудал яригдаж тун магадгүй л баг шүү. Одоо нэг манайх жижиг орон учраас ингэсгээд нэг юм яригдахгүй. Тэгээд нэг дээр үеийн удаа явдаг төмөр замаар юм очиж байгаа учраас л ингээд нэг тодорхой яригдахгүй ингээ байгаад байгаа болохоос ер нь тэгтээ ойрын ирээдүйд бас энэ зүйл яригдаж магадгүй л юм. Тэгэхээр одоо Орос руу сул юм орж байгаа нөхөө эднэр чинь Хойд Солонгос, Монгол одоо газраар бол за тэр усаар бол одоо нөгөө хууль бус одоо нөгөө сүүдрийн хөлөг онгоцууд гэдэг асуудлууд нь явж байгаа бах тий. Ийм л юм үлдэж штэ одоо. Тэгээд өнөөдрийн 10 хоногийнхаа мэдээг дуусгах 10 хоног. За тэгээд юу яах вэ? Тэгээд чамд нөгөө татхад ч айгүй хэцүү. Тэгээд энэ сарангийн мэдээллийн солилцоо гэж YouTube суугийг дагаарай. Тэгэхээр нэг хит урт болчих юм бол чамд айгүй хүндрэлтэй болчихно л доо. За яг юу өнөөдөр ингээд гайгүй яг үргэлжлүүлээд биччихлээ. Ингээ татаад оруулъя. Тэгээ YouTube-ийнхээ суугийг дагаараа манайхаа. Тэгээд одоо урд хойчийн энэ мэдээллүүдийг бүгдийг шахаад оруулъя. Багаар нэмээд оруулна гэж бодож байгаа. Ороод дагаад яваарай. За тэгээ өнөөдөр өндөрлөе дөө өөр асуултгүй бол. Баярлалаа туулаа. За баярлалаа. Одоо сонсож байгаа хүмүүс бүгдээрэнд нь баярлалаа. Энэ бол яг л сүүлийн 10-12 хоногийн мэдээ шүү. Тэрнээс бусдууд нь маргааш энтер гэхэд тэгээ фронт бол ялангуяа өдөр шөнөгүй өөрчлөгдөж байгаа. Тийм болохоор яг өнөөдрийн ярьсан юмыг энэ 10 хоногийн дотор болсон фронтын юм байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа нь нөгөө хүмүүс ойлгохдоо энэ яг юу гэдэг те сайн талаас нь яриад энэ гэдэг юм уу, тийм талаас нь яриад, муу талаас нь яриад энэ гэж бодож магадгүй. Энэ бол зөвхөн өнөөдрөөс өнөөдрийн 12-ын хүртэл мэдээ. 12 нь ч биш. Би сая фронтын мэдээг 11 10-аар авсан байгаа. Тэгэхээр 10 хүртэл мэдээ. Тэгээд 11 12 ингээд өөрчлөгдөж байна. За баяр та. Сонссон хүмүүст баярлалаа. За бүгдээрээ сайхан амраарай. Баярлалаа. Баяртай.